Зоозогчтой сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. Мөнгөний луужин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бүгдээ Ираны дайн иргэдийн амьдралд хэмээх сэдвээр ярилцгаулна. За тэгэхээр Ираны дайн иргэдийн амьдралд дэлхийн хавтгай болсон энэ цаг мөчид Иранд болж байгаа дайн хүртэл иргэн таны амьдралд нөлөөлөхөд тун ойрхон ирээд байгаамаа. За энэ бол мэдээж хэрэг газрын тосны үнийн өсөлтөөр дамжаад Монгол дахь бензин шатхуун дизелийн үн өсөх эрсдэл бол бодтоор үсэж байгаа. Ялангуяа манай эдийн засаг хаврын улирлыг идэвхжиж уулуурхаа, барилга, за мөн хөдөө аж ахуй идэвхждэг энэ цаг үед дизелийн үн өсөж байгаа нь бол бидний маш том нэгэн эрсдэл болж эхэллээ. Өөрөөр хэлбэл яг хаврын улирлтай давхцсан газар тариалангийн тариалтын ажил эхэлж явах үед дизелийн үн өсөх нь эргээд намрын цагт гурилны үн өсөх бас нэгэн шалтгаан болно. За үүнтэй зэрэгцэн шатхууны үн дизелийн үн өсөж байгаа явдал нь уулуурхаан компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх юм. Ялангуяа нүүрсний үн бага байгаа энэ цаг мөчид шатхууны үн өсөх нь компани ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөж магадгүй зарим компаниудыг алдагдал руу хүртэл чирэх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор хэрвээ бид нүүрсээ хангалттай хэмжээнд борлуулж чадахгүй бол экспортын орлогын бас дутагдалд орох нэ. За үүнтэй зэрэгцэн мөн барилгын сезон эхэлж байна. Барилгын сезонтой холбоотойгоор бас л дизель түлшний хэрэглээ нэмэгддэг. Ингээд инфляц гэдэг бол асар том хуйчлагдаагүй татвар гэдэг үгээр бид бас ярьдаг. Тэгэхээр энэ томоохон татвар болвол инфляц дотроо газрын тосны үн маш том сөрөг нөлөөтэй байгаамаа. Түүх шүүхэд аваад үзвэл 1970-80-ад оны нефтийн 1-2 дугаар хямрал гэж байдаг. Тухайн үед бол дэлхийн нийтээр нефтийн үн өссөнөөр дэлхийн нийтээр эдийн засгийн тогтворгүй байдал үүсч улмаар томоохон хямралууд бий болсон байдаг. Тэгвэл үүнийг давтах уу, давтах уу гэдгийг бүгдээрээ харах хүртэл. Нөхцөл байдал нэгэнтээ иймд тулсан учраас бид ямар хариу арга хэмжээ авч болох вэ? Ямар тооцооллыг хийж болох вэ? Ер нь бид түүхийн эдийн тулгуурт эдийн засгт орны хувьд ханшийн савлгаанд энэ мэтчлэн өртсөөр байх ёстой мó? Эсвэл өөрсдөө хамгаалдаг арга механизмыг хөгжүүлж ашиглах ёстой мó? За энэ асуудлаар бас нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт зочинтой ярилцгаулна. За ингээд бүгдээрээ эхлээд нөхцөл байдлын анализаа хийцгээе. За Америк Ираны дайн эхлээд дөнгөж одоо 10 гаруй онж байна. За тэгэхээр энэ дайн сунжих тусмаа мэдээж хэрэг эрсдэлтэй, мэдээж хэрэг аюултай. За өчигдөрхөн Трампын хувьд бол энэ дайныг удахгүй дуусгана. Бид нар бол одоо тэгж сунжруулахгүй гэдгийг бол хэлсэн баг. За мэдээж хэрэг энэ хүн бол ингэж хэлэх ёстой хүн. Хэрвээ энэ хүн сонжирхаар боллоо, удахаар боллоо гэх юм бол дэлхийн санхүүгийн зах зээлд ямар том аимшигтай уналтууд ирэх вэ гэдгийг бол төсөөлөхөд бэрх байгаа. Тэгэхээр сунжирч бай, сунжирахгүй ч бай энэ хүний хувьд бол энэ үгийг хэлэх ёстой. Харин ботомбрал дээр хэр удаан үргэлжлэх вэ? Тэ энэ дайн бол тун удахгүй дуусна л гэдэг. Тун удахгүй гэдэг нь өөр ямар хугацаа юм бэ? Яг дуусах нөөц болцоо чадамж хангалттай байгаа юу гэвэл мэдээж хэрэг Америк шиг хүч хэрэг зэрэг зэвсэгт улс орн байхгүй учраас боломжтой. Гэхдээ хэр удаан үргэлжлэх вэ? Ираны хувьд бас тийм амархан бууж өгөхгүй нь тодорхой. За тэгэхээр нөхцөл байдлыг бүгдээрээ бол хамгийн муугар төсөөлж өөрсдийнхөө ирээдүйд бэлтгэх хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Дайн удаан үргэлжилнэ үү, хурд үргэлжилнэ үү? Бид нар хамгийн муудал бэлтгэлтэй байх ёстой. За тэгээ хамгийн сайн замаар явахыг хичээх ёстой. За хамгийн гол асуудал бол яг хаана байгаа юм бэ гэхээр ор музын хоолой хэмээх энэ одоо бүс энэ далаагаар дамжаад энэ тэнгисээр одоо дамжаад дэлхийн газрын тосны одоо нийлүүлэлтийн 20 гаруй хувь нь бол дамжин өнгөрч байгаа маа. За өөрөөр хэлбэл булангийн орнууд гэж ярьдаг Катар, Кувейт, Сауди Араб, за мөн Эмират гэх зэрэг энэ улс орнуудаас нийт одоо газрын тосны дэлхийн нийлүүлэлтийн 20% болвол энэ булангаас гараад ор музын хоолой гэх тэр нарийнхан одоо хоолоогоор дамжаад
дэлхийн зах зээл рүү нийлүүлэгддэг. Гэтэл Ормозын хоолойны яг ард нь Иран хэмээх нөгөө улс маань бол маш том газар нутагтаагаар оршиж байгаа юм. Тэгэхээр Ираны хувьд бол аль хэзээний мэдээлэл хийсэн Ормозын хоолоогоор газрын тос тээвэрлэх нь бол аюултай шүү гэдгийг бол бүх одоо дэлхийн нийтээр бол цацсан байж байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногт бол энэ газрын одоо энэ замаар явж исэн газрын тосны онгоцнуудыг бол бас сөнөөсөн ийм үйл явдлууд бол гарсан. Хэлсээр байгаа та нар яагаад энэгээр яваад байгаа юм бэ гэдгийг бол бас анхааруулж хэлсэн байж байгаа. За ингээд мэдээж хэрэг Ормозын хоолой буюу нийт газрын тосны нийлүүлэлтийн 20% тасалдаад 20% гацчихаар одоо газрын тосны үн бол өсөх нь гацаагүй юм аа. За ингээд дайны өмнө бол нэг Брент газрын тосны үн бол $73 байсан бол энэ 7 хоногийн нэгд өдөр зах зээл нэгдэхэд $118 хүрч савлаа. Тэгэхээр энэ бол өөрөө маш том инфляц ирж байна гэдгийг бол бас харж болох юм. За мэдээж хэрэг санхүүгийн зах зээл дээр бас фьючерсийн арилжаанууд гэж байдаг. 1 сар, 2 сар, 3 сар, 12 сарын дараа арилжаа хийх үнэ өнөөдөр тохирдог. Одоо фьючерсийн арилжаа буюу санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэж байдаг. Тэгэхээр 12 сарын дараа арилжаа хийх үн бол харьцангуй бага буюу 70-80 хооронд бол хэлбэлцэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу бас илэрхийлээд байна вэ гэхээр дэлхийн санхүүгийн зах зээл дээр бол энэ нөхцөл байдал бол удаан үргэлжлэхгүй. Энэ нийлүүлэлтийн асуудал бол 12 сарын дараа ихэд бол шийдэгдчихнэ. Тийм учраас 12 сарын дараах үн бол одоо хямдарсан байх учраас хямдаар одоо тухайн үед газрын тосоо нийлүүлэх юм бол тэр одоогоос хямд үнээр нийлүүлэх юм гэрээний арилжаанууд бол хийгдэж байгаа маа. Тэгэхээр бас санхүүгийн зах зээлийг ингээд хараад үзэхээр бол энэ нөхцөл байдал хэр удаа үргэлжлэх вэ гэдэг хүлээлт бас тэнд яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг одоо богино хугацаанд энэ асуудал шийдэгдэх юм бол төдий чинээгээрээ одоо наад тал богино хугацаатай фьючерсийн арилжааны брентийн одоо үнүүд бол хямдарна. Урт хугацааных бол бас дагаад хямдарна гэсэн үг. Тэгэхээр ер нь олон улсын одоо зах зээлийн арилжаа за тэг шинжээчдийн мэдээллийг ингээд хараад үзэхээр бол ер нь бол одоо тийм одоо удаан хугацаанд энэ асуудал үргэлжлэхгүй нийлүүлэлтийн энэ доголдол бол богино хугацаанд одоо дуусна гэдэг ийм хүлээлт байгааг л одоо илэрхийлээд явж байгаа юм аа. Энэ тоонуудаас бол харж болохоор байна. За тэгэхээр энэхүү графикт бол одоо газрын тосны үнийн одоо спот ганш гэж яригддаг яг өнөөдрийн зах зээлийн үн бол харагдаж байна. За ковидын үед бол та бүхэн мэдж байгаа одоо фьючерсийн үнүүд бол бүр хасах руу орж исэн кейсүүд бол бас гарч исэн. За тэгэхээр яг тухайн үеийн хамгийн хямд тухайн үеийн зах зээлийн үн бол одоо $20 дээр хүрч исэн байна. За үүний дараа бол сэргэлт явсан 20 оноос хойш одоо сэргэлт явсараад 2022 он гэхэд бол $120-130 төвшөнд бол хүрч өсөд байсан. За тэр улаан хэсэг дугуйд дотор бол харагдаж байна. За ингээ үүнээс хойш бол тогтмол ингээ эдийн засгийн одоо дэлхийн эдийн засгийн өсөлтийн сааралт за нөгөө талдаа нийлүүлэлтийн нэмэгдлээс ингээ үүдэлтэйгээр газрын тосны үн бол одоо оны өмнөхэд $60 дээр хүрээд ирсэн. За тэгвэл одоо нэгд өдрийн одоо өглөөний зах зээлийн хэд савлгаатай үеэр бол $118 хүрээд буцаад одоо унж байгаа ийм дүр зураг бол бас ажиглагдаж байна. За тэгэхээр эргээд ер нь $120 та хүрэх үгүй юу гэдэг бас асуултыг бид нар энд бол тавих хэрэгтэй гэж бодож байна. Ягаад тэгэхээр 2022 оны түүхэн дээд ханш бол $122 дээр бас хүрч исэн байна гэдгийг бол түүх өгүүлж байгаа учраас бид дээд одоо байж болох ханшийг бол бас одоо эндээс баримжаа авч болно гэсэн. За тэгэхээр Ираны дан эхлэхээс өмнө $73 байсан. Та нэгд өдрийн өглөөний ханш $118. Үүнээс хойш тогтмол одоо бас Трампын мэдээлэлтэй холбоотойгоор бол бас уналт үзүүлсэн ийм байдалтай одоогийн нөхцөл байдал бол үргэлжилж байна. За тэгвэл энэ бүгд манай Монголын эдийн засагт эргэн таны амьдрал хэрхэн яаж нөлөөлөх вэ? Хэрхэн яаж одоо эрсдлийг дагуулж болох вэ гэдгийг бол одоо бүгдээрээ бас харцгаая. За энэхүү графикт бол Brent газрын тосны үн болон Монголын худалдаж авч байгаа 1 тонн дизель түлш буюу одоо өвлийн дизель түлшний үнийг бол хамтд нь харуулсан байна. За тэгэхээр Brent-ийн үн бол
2023 оноос 25 он хүртэл сарын дундаж ханш нь бол $88.7-оос $66.5 болж буурсан байгаа. За тэгвэл энэ хугацаанд өвлийн дизель түвшний 1 тонн дизель түвшний үн бол $900-оос $779 болж зах зээлийн үнийг дагаж бас хөдөлжээ. За уналтын хувийг харьцуулаад үзэх юм бол Brent бол 25%-аар унсан байна баррел тутамдаа. За тэгвэл бидний худалдаж авч байгаа дизель түвшний үн тонн тутамдаа $13.5 бол унсан. За өөрөөр хэлбэл одоо зах зээл унахад бол дизель түвшний үн унж байдаг нь харагдаж байна. За зах зээл одоо өсөж байгаа учраас дизель түвшний үн бол энэ жил дараа дараагийн саруудад бол энэ зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор өсөх нэ. За зүгээр хэдэн хувиар яаж өсөх вэ гэдэг л асуудал өөрөө хамгийн одоо гол тооцоолох ёстой ажил болж таарч байгаа маа. Өсөх нь бол тодорхой. За энэ өсөлтийн хувь хэмжээнээс үүдэлтэйгээр хэрхэн яаж манай экспорт ялангуяа нүүрсний экспортын дээр сөрөг нөлөөлөл орж ирэх боломжтой юу? Нэгдүгээрт. За хоёрдугаарт газар тарилангийн яг эд тарилтын үе эхлэх гэж яг дизелийн үн өсөж байгаа нь өөрөө гурилны үн намар өсөхөд инфляц нэмэгдэхэд хэрхэн яаж нөлөөлөх вэ? За мөн дээрээс нь харьцангуй бага нөлөөлөл авах барилгын одоо үнд бол бас тодорхой хэмжээнд нөлөөлнө. За тэгээд энэ бүгд маань бол өөрөө дандаа импортыг өдөөх учраас долларын гадагшлах хурсгалыг бол нэмэгдүүлэх ийм магадaltaй. Тэгэхээр энэ нөхцөл байдалд хичнээн хэмжээний доллар энэ жил импортын дээр нэмэгдэж гадагшаа урсах бай. Тэр тооцоолол тэр тоон дөнгө бол маш сайн тооцох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ тооцооллууд сайн бодтой наривчилж гаргаж ирснээр бид энэ жил эдийн засагт учрах одоо учирч болох эрсдлийг нэлээд баримжаатайгаар гаргаж ирэх одоо боломж бүрдэх юм аа гэдгийг бол хэлээ. За тэгвэл энэ графикт бол юу харагдж байна вэхээр Brent газрын тосны үнийг I92 шатхууны үнэтэй бол харьцуулж нэг графиктаар харуулсан байна. За ингээд графикаас харах юм бол Brent-ийн үн маань бол ингээд унж байна. За харин I92 шатхууны үн бол 1 тонн тутамдаа $711 орчим дээр бол ингээд тогтвортой байна. Тогтвортой байна. За тэгэхээр энэ бол Оросын холбооны улстай хийсэн байгаа одоо үн тогтворжуулсан энэ гэрээний үр дүнд одоо зах зээлийн ханш унжаахад ч тэр өсөж явахад ч тэр одоо энэ үнэ ингээд барай явж байгаа. За тэгэхээр одоо өнгөрсөн жилүүд бол дандаа унжижсэн учраас бид бол энэ шатхууны үн бол уулна. Хэрвээ энэ гэрээ байхгүйсэн бол шатхууны үн бол дагаад буурах байж гэдэг үнцэг бас энд харагдаж байна. За нөгөө талаасаа одоо шатхууны дэлхийн зах зээл дээр Brent-ийн үн өсөж байгаа энэ цагууд бас өсөхгүй байх. Энэ боломжийг бас бүрдүүлж байна гэдгийг бол хэлэх зүйтэй. Энэ бол зоосны хоёр тал. Тэгэхээр мэдээж хэрэг Монгол улсын хувьд бол шатхууны хувьд импортоос 100% хамааралтай учраас үн дээр тоглолт хийхээсээ илүүтэйгээр номер 1 асуудал бол юу гэхээр байнгын хангамжтай байх асуудал. Тэгэхээр мэдээж миний бодлоор бол Оросын холбооны улсын хувьд бол энэ газрын тосны үн унаад байгаа учраас за танаад бол тогтмол ийм үнээр бол одоо шатхуун нийлүүлээ. Дэлхийн зах зээл дээр үн унах бол хамаагүй шүү. Ийм үнээр бол тогтмол нийлүүлнэ. Гэхдээ харин ийм хэмжээний одоо шатхууныг бол доктортой нийлүүлнэ гэдэг бас ийм болцлыг тавьсан болов гэж бодож байна. Яг одоо ширээний хоёр талд ингээд суухад бол нөхцөл байдлыг бол тэд сайн мэдж байгаа учраас одоо ийм нөхцөлийг тавиад за энэний ч гэсэн үр дүнд ч гэсэн бид нар бас шатхуунтайгаа дийзэлтэйгээ одоо байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бас бодож байна. За тэгэхээр I92-ийн үн бол доктортой байгаад байгаа. За гэхдээ бол энэ бол квоттой гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тэд хүртэлх тооныг бол бид нар та нарт энэ үнээр өгнө. Тэдээс дээш их одоо шатхууныг бол та нарт бид нар ийм үнээр өгч чадахгүй дэлхийн зах зээлийн үнээр өгнө гэдэг ийм одоо нөхцөл болвол байгаа. За яагаад тэгж бодож ийм гэхээр өнгөрсөн жил та бүгэн шатхуун хомсцсныг бол мэдж байгаа. Тэгэхээр тухайд бол үйлдвэрлэл өөрөө Оросын нийлүүлэлт өөрөө багасж ирсэн.
За нөгөө талд манай эргэлт бол тогтмол ингээд нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ жил ч гэсэн энэ нөхцөл байдал бол давтахыг бол үүсгэх хэрэггүй болох гээд байна. За яагаад гэвэл Оросын одоо үйлдвэрлэл бол төдийлөн өсөлт үзүүлж чадаагүй хിവэрэ байна. За дээрэс нь манайх хэрэглээ бол өссөөр байгаа. За ингээд аваад үзэхэр чинь квотоос нь илүү өндөр хэрэглээ манай дээр үүсээд эхлэхийн цагт болвол нөгөө шатхуун болвол байна. Тэгвэл илүү өндөр үнэтэй шатхуун одоо хэрэглэнэ л гэсэн үг болж байна. 92. Тэгэхээр ингэж одоо бидний амьдралд Ираны дайн, иргэн таны амьдралд бол одоо шатхуунаар дамжаад нэгэн сарын дараанаас эхлээд боттоор одоо нөлөөлөгч эхэлнэ. За ингээд дизелийн үнээр дамжаад суур инфляцид бас нөлөөлөл орж эхлэх нэ. За зүгээр энэ маань хамгийн гол нь хэр зэрэг одоо хүчтэй байх вэ? Хэр зэрэг далаацтай байх вэ? Гэдэг нь өөрөө энэ дайн хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс бол маш их хамаарна. Тэгэхээр мэдээж Трампын хувьд ч гэсэн энийг хурдан дуусгаад үнийг буцааж докторжуулаад тэгээд дараагийнхаа алхам болох одоо Оростой дараагийн одоо асуудлаа ярихыг бол хүсэж байгаа нь ойлгомжтой. За нөгөө талд Венесуэл дээр бол газрын тосны гарцыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа гэдгээ бол бас мэдгдсэн. За ингээд аваад үзэхээр бол удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр. Гэхдээ бид бол хамгийн мууг төсөөлж хамгийн сайнаар нь явахыг зорих хэрэгтэй гэж бол бас ярианыхэнд бол хэлсэн. Тэгэхээр хамгийн муугар төсөөлөхөд юу болж болох вэ? Гэхдээ тэр бол болох магадлалын хувьд бол мэдээж хэрэг бага магадaltaй гэж бол ойлгож байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр бяцхан тооцоо хийж үзье. Тэгэхээр 1 тонн I92-ийн үн бол нэг $710 орчим дээр ингээд доктортой явж байгаа юм байна. За тэгвэл нефтаар нь ингээд тооцоод хөрвүүлээд Brent руу шийдвүүлээд үзэх юм бол энэ маань бол одоо 1 баррел газрын тосны үнийг $80 дээр докторжуулсан байна гэдэг ийм одоо тооцоолол гарч ирж байгаа юм. Багцаа тооцоолол гарч ирж байгаа. Тэгэхээр одоо $80-оос Brent газрын тосны үн дээшээ гараад эхлэх юм бол яах вэ гэхээр энэ гэрээ бидэнд ашигтай болно. За $80-оос доошоо зах зээлийн үнэтэй үед бол энэ гэрээ биднэрт алдагдaltaй болно. Алдагдaltaй болох буюу эдийн засаг санхүүгийн хувьд бол хямдхан авч болох байсан боломж алж гин гэсэн үг. Гэхдээ дөрөв хэлсэн бид нар хямдхан авах гэдэг асуудлыг нэгдүгээр тавих хэрэгтэй мó эсвэл тогтмол нийлүүлэлттэй байх гэдэг асуудлыг нэгдүгээр тавих хэрэгтэй мó. За тэгэхээр одоо бол Brent газрын тосны үн ингээд 100 гараад явчихаар мэдээж одоо бидний хувьд бол энэ гэрээ маань ашигтай болоод орчиж байгаа. Тэ газрын тосны үн 100-аар бид нар өндөр үнээр шатхуун авах байсан бол 80-аар тооцож авах нэ. Гэхдээ дөрөв хэлсэн квоттой авах нэ гэж. Тэгэхээр энэ гэрээ маань одоо хизээ дуусах вэ гэдэг бас асуудал яригдана. Тэгэхээр энэ дээр бол яг одоо тоочны мэдээлэл бол байхгүй байна. Тэгэхээр ямар ч байсан одоо ч гэсэн бол энэ гэрээ хүчин төгөлдөр ингээд хэрэгжээд явж байна. Тэгэхээр энэ гэрээний одоо ач холбогдлыг бид одоо энэ жил хамгийн одоо их мэдэрч энэ гэрээний одоо үр шимийг хүртгэнэ гэдэг нь бол одоо бас санхүүгийн өнцгөөс нь харахад бол ингэж харагдаж байна. За тэгвэл нөгөө талдаа нөгөө дизелийн үн маань бол одоо яг зах зээлийнхаа зарчмаараа явж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол өвлийн дизель, зуны дизель, за тэгээд I92 гэсэн ийм 3 гол шатхууныг бол одоо хэрэгжилж байна. За тун ойролцоо ингээд нэг 3.1 3.1 3.1 гэсэн ийм харьцаатаагаар хэрэгжилдэг. За 2025 онд Монгол улс маань бол 1.9 тэрбум долларын импортыг бол энэ 3 одоо төрлийн шатхуун дээр бол импорт хийсэн байна. За эндээс бол дизелийн хэмжээ нь бол 1.3 орчим тэрбум доллар байжээ гэж харагдаж байгаа. За тэгэхээр 2026 он тэгвэл одоо яах юм бэ гэж тэ. За өнгөрсөн жил бол газрын тосны үн бол тогтмол буураад байсан. За тэрийг дагаад дизелийн үн бол бас буураад байсан. За тэгвэл одоо энэ жил өсгөр болчихлоо. За тэгвэл энэ дизелийн дизель зарцуулах долларын хэмжээ буюу одоо импортын дугуй маань бол өсөх гээд байна шүү дээ. Бит хэмжээний хувьд ч гэсэн бас буурхааргүй байна. Дээрээс нь өнөсгөр байна. За эндээс бид хэдийн хэмжээний
гадаад валютын импортын гадагшлаг урсгалыг бид энэ дээр одоо алдах боломжтой бай. Эргээд экспортоор бид нэр орлогоо нөхөж чадах уу? За энэний зөрүүн дээр бол нөгөө долларын ханш гэдэг одоо ханш маань бол өөрөө хил зэрэг ачаалал авах гэдэг нь бол тодорхой харагдана. За ингээд бүгдээрээ маш хэлбэршүүлсэн тооцоолыг хийж үзье. За тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол манай одоо Brent газрын тосны дэлхийн зах зээлийн дундаж үн бол $68 дээр одоо байжээ. Brent газрын тосны дундаж үн. За ийм байх нөхцөлд бол 1.3 тэрбум долларын дизелийн импорт бол Монгол улс хийсэн байна. За тэгвэл одоо бүгдээрээ $80 дээр бодож үзье. $80 буюу энэ жилийн Brent газрын тосны дундаж үн $80 байхад буюу өнгөрсөн оныхоос 17%-аар өссөн тохиолдолд бид хичнээн хэмжээний дизелийн импорт хийх вэ гэхээр 1.5 тэрбум доллар орчмын одоо багаар бодоход ийм хэмжээний дизель худалдаж авахны гаднаас. За тэгвэл өнгөрсөн оноос нэмэлтээр импортод зарцуулж байгаа долларын хэмжээ хэд вэ гэхээр тэг 123 тэрбум буюу одоо $230 сая бид нар илүү зарцуулах нэ гэсэн үг энэ жилийн хувьд. Хэрвээ газрын тосны Brent газрын тосны үн энэ жилийн дундаж ханш нь $70 байвал. $80 байвал. Одоо бол сая нэгтгэд бол 118 болж үзлээ шүү дээ, тий. За тэгээ буцаад одоо бууралттай явж байна. Гэтэ энэ бол мэдээж одоо дай эхэлснээс хойш хэдхэн хоногийн л хугацаа шүү дээ. Бүтэн жилийг ингэж төсөөлж болвол бас болохгүй. Тийм учраас би нөгөө маш хялбар энгийн тооцоолол шүү гэж хэлээд байна тэр. За хэрвээ $90 болвол яах вэ гэж. Тэгэхээр $90-ын дундаж үнэтэй бид нар энэ жилиг өдөх юм бол 32%-аар бол үн өсөх нь байна. За 1.7 тэрбум долларын дизелийн импорт хийх нь байна. За ингээд $400 сая нэмэлт валют гадагшлах нэ. За ингээд ирэхээр бол долларын ханшин дээр бол тодорхой хэмжээний дарамт орж ирнэ гэсэн үг. Шар өнгөөр бол ард нь харуулсан байна. За хэрвээ $100 байх юм бол үн бол 47 өсөх нь 1.9 тэрбум долларын импорт хийх нь байна. Өмнөх жилээс $600 сая илүү хэмжээний импорт хийх нь байна. За долларын ханшин дээр бол бүр илүү одоо дарамт нэмэгдэх нэ. За тэгтээ шар төвшин. Тэ ногоон түвшнээс гараад 2 дахь шар дээр ирж байна. За $110 62% өсөлт 2.1 тэрбум долларын импорт $800 сая импортын өсөлт. За ингээ улбар шар төвшин рүү орж ирж байна. За $120 76% өсөлт 2.3 тэрбум долларын дизелийн импорт өнгөрсөн жилээс 1 тэрбум доллараар нэмэгдэл импорт хийн 1 тэрбум доллар нэмж бид нар гадагшаага төлнө. За энэ бол одоо улаан түвшин буюу манай одоо Монголын эдийн засгт маш хор хөнөөлтөй бөгөөд бүх юмыг одоо үндсээр нь одоо савлуулж чадах ийм одоо аюултай ханшийн түвшин. Тэгэхээр $120 дээр хүрж исэн юм уу гэвэл хүрж исэн байсан тийм үү? Өнгөрсөн оны одоо биш 22 онд хүрж исэн байсан шүү дээ. Тэгэхээр за мэдээж хэрэг миний бодлоор ч гэсэн бид нар нэг миний бодлоор бол энэ жилийн хувьд бол дундаж одоо дундаж ханш шүү дээ энэ чинь одоо дандаа дундаж жилийн дундаж ханшийг яриад байгаа шүү. Тэгэхээр нэг $100 руу арай хүрэхгүй байх гэсэн юм бол төсөөлөлтэй байгаа. $100 руу хүрэхгүй. За нэг 80-аас 90-ийн хооронд ерөнхийдөө байх магадлал өндөр байгаад байна. За тэгэхээр 80-аас $90 төвшөнд Brent газрын тосны дэлхийн зах зээлийн дундаж үн энэ жил ингээд хадгалагдчихвал манай улсын дизель худалдаж авах импортын дүн болвол нэг $400 сая одоо өсөх магадaltaй. За энэ бол өөрөө долларын ханшинд бол тийм том дарамт бол учруулахгүй нэ гэдэг ийм одоо дүгнэлт бол гарч байгаа юм аа. Тэгэхээр Трамп одоо энэ дайныг хурдан дуусгах тусмаа бид нар зогсохгүй дэлхийн эдийн засгт бол маш том одоо эерэг нөлөөтэй. Юу вэ гэхээр одоо жишээ нь Солонгост байгаа хүмүүс ярьж байна те. За бензиний үн 400 гаруй өсчлөө. За Америкт байгаа хүмүүс ярьж байна. Тэдэн центээр ингээ өсчлөө.
Арабын булангийн орнууд байгаа хүмүүс ярьж байна. Бензиний үн өсчлөө. Дэлхийд даяар бүх улс орнд бол бензиний үн өсөж эхэлсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол дэлхийн асуудал. Ялангуяа Трампын өөрийнх нь асуудал. Тэгэхээр Трамп энэ дээр бүтлгүүтэх юм бол одоо эдийн засгийн сүрэл болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүтлгүүтгэхүн тулд бол бүхнийг хийх нь тодорхой. За тэгээд мэдээж одоо хүчирхэг том эдийн засаг цэрэг зэвсгийн хувьд, технологийн хувьд одоо тэргүүлэгч улсын хувьд бол энэ асуудлыг бол хурдан намжааж одоо хэвийн хан шин төвшин рүү аваачих хаа гэж ингэж бодож байна. За тэгвэл би бол хэлээд байгаа. Ер нь одоо бүгдээрээ хамгийн мууд бэлдэж хамгийн сайнаар явахыг одоо хүсэх ёстой гэж. За зөвштэй дугаар маань зочны хэсгээр үргэлжилж байна. За энэ удаад бид Очин хөрөнгө оруулалтын менежментийн компани захирал Орглыг хүрээд байгаа. За урилга хүлээн авч ирсэн баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Өдрийн мэнд. За тэгэхээр Brent газрын тосны үн бол дайнтай холбоотойгоор сая нэгдхийн өглөө бол бүр одоо спот ханш бараг $120 хүрлээ. За буцаад одоо унж байна. Гэхдээ унсан ч гэсэн дайн ихсний өмнөх дараах одоо шиг харьцуулаад үзэхээр 30 гаруй нэмэгдэлтэй байгаа даа л та. Тэгэхээр нэгдүгээр асуулт ер нь өөрийн чинь зүгээс энэ дайн хэр зэрэг удаан үргэлжлэх бол гэдэг хүлээлт байна. Хэр зэрэг удаан үргэлжлэх талаар ярихаас өмнө эхлээд суур юмнуудаа ойлгох хэрэгтэй. Иран бол дэлхийн нийт одоо юу гэдэг газрын засны олборлолтын 3.5 орчим байхгүй. Ираны нөлөө яагаад ийм том байна гэхээр яг нөгөө нэг ОПЕК-ийн ихэнх одоо улсуудын газрын тосыг далайн замаар тээвэрлэдэг гол ийм зангилаа хэсэг дээр нөхдүүд хаалт тавиад нөгөө нэг урсгалыг хаачих боломжтой байдаг. Энэ зангилаа дээр дэлхийн нийт газрын тосны хэрэглээний 20% явж байгаа. Тэгэхээр чинь маш том гэсэн. Нийт экспортын зах зээлийн 30% байгаа гэсэн. Тэгэхээр энэ Хормузын хоолойг хаах юм бол дэлхийн нийтээр газрын тосны хомсдолд орно. Тэр бол маш ойлгомжтой. За, энэ хоолойг хэр удаан хааж чадах вэ гэдэг нь дайн удаан үргэлжлэх юм уу, найрамдах юм уу, эсвэл Ираныг энэ хоолойг удаан хаах чадамжийн хэр хурдан байхгүй болох вэ гэдэг асуудлуудаас хамаарна. Тэгэхээр нэгдхийн өглөө $120, барил тутамдаа $120 хүрээд байсан хаш өнөөдөр буцаа буугаад нэг 90 ботондоо бараг 80 рүү орсон юм боллоо. Юунаас болов гэхээр Дональд Трамп гарч ирээд ерөнхийдөө дайн дус шат руу орчлоо гэж мэдгдсэнтэй л бот. Тэгэхээр энэ бол нөгөө нэг хэрвээ энэ хаалттай байвал дутагдлалд орох нь тодорхой. Хэр удаан хаалттай байх вэ гэдэг л ханшин нөлөөлөл. Бас нэг юмыг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ дайн болохоос өмнө нөхцөл байдал ямар байсан гэж харахаар дэлхийн нийт одоо газрын тосны хэрэглээнээс 5 орчим хувиар давсан хэмжээний нийлүүлэлт байх боломжтой байсан. ОПЕК-ийн орнууд гарцаа таньжиж үн ханшийг одоо бүр доошоо шал руу орчихгүй хэмжээнд нь барьж ирсэн гэсэн. Тэгэхээр нийлүүлэлт нь илүү зах зээл байсан. Геополитикийн хурцлмал асуудал боллоо, ханш өссөн. Энэ асуудал намжуул буцаад унах нь баталгаатай байна. Трампын хувьд одоо дуусах байсан ч дуусахгүй байсан ч удахгүй дууснаа л гэж хэлэх хэрэгтэй юм байна л та. Би бол тэгж боддог. Магадгүй. Яг тэгэхээр өчигдөр бас зарласан олон улс, томоохон улсууд ерөнхийдөө нэгдсэн байдлаар нөхцөлсө газрын засаг борлуулъя гэдэг тийм мэдээ явсан. Тэгээ араас нь Трамп амаар бас одоо тэрийг дэмжиж болох юм. Гэхдээ хэрвээ худлаа ярьсан бол дараагийн юм амын интервенц нь орж ирэхэд аягүй хэцүү болно гэсэн. Зах зээл өөрөө тэрийг худлаа ярьдаг нөхөргөө бас мэдээд байгаа шүү дээ. Дээрэс нь Хормузын хоолойг хаах гэдэг бол нөгөө далайн гарцыг хаах тухай асуудал байгаа шүү дээ. Нөгөө талаас нь Америкийн бас цэргийн флот бас одоо сонгоц шийдэм агаарын флот ч нь бол байж байгаа. Тэгэхээр Ираныг ялах гэдэг нэг тустай асуудал. Хормузын хоолойг чөлөөлөх гэдэг бас нэг тустай асуудал харагдаад байна л дээ. Тэ. Одоо жишээ нь Хормузын хоолойгоор явсан хөлөг онгоцууд руу бол Иран буужин харваад байгаа. Сөнөж мөнөгээд байгаа. Тэгэхээр энэ дээр нэг хоёр юм үүсээд байгаа. Шатгууны үнэн дээр нэмж нөлөөлөд байгаа газрын таснаас гадна тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн. Тэсээ ямар ч нөхөр одоо логикоор бодоод үзэхэд танкеруудаа тэргээр явуулмааргүй шүү дээ. Хоёрт нь болохоор даатгалын зардал нь нэмэгдсэн. Даатгал бол ерөнхийдөө тэргээр даатгахгүйгээд зарлж байгаа. Хэрвээ тэр Хормузын хоолойгоор явж байгаа одоо юу гэдгийг онгоцууд руу дайралтын зогсоож чадаад дээрэс нь даатгалын одоо юу гэдгийг гаранти гаргаад тий Дональд Трамп ч бид нар хамгаална гэж хэлээд байгаа шүү дээ.
Хэрвээ тэгж чадах юм бол энэ урсгал авцсан асуудал болчихно гэсэн. Сая дээр Дубайгаас нисэж байгаа онгоцнууд дээр Эмиратийн цэргийн онгоцнууд хамгаалж нисэж байна гэж яриад байна л та бас. Хөөрөх буухтан тэгээ аюулгүй бүс рүү орох хүртэл дагаж явж байгаа юм. Яг кинонд гардаг юм шиг бас монголчуудаас бас тийм мэдээлэлээс ирээд байна л та. Тэгээ одоо Трамп ч нэг ус онгоцтой бас тэгж дагна гэдэг байгаа юм. Тэгээ их боломжтой. Зүгээр юу сонирх. Яг би цэргийн хүн биш болохоор тэр технологийн ямарыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч лээс одоо юу гэдгийг нийт харвсан пуужингуудын бараг 90 гаруй устгахтаад гэх шиг үнэ замаасаа. Тэгэхээр магадгүй ерөнхийдөө бол Ираны тэр пуужин харах тэр пуужин үйлдвэрлэх гол одоо дэд бүтцүүд тэр үйлдвэрүүд бол цохилт өгöd байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр миний хувьд хүлээлт бол энэ хурцтмал асуудал айхтар тэгж одлон сараар сонирхгүй л гэж бодож байна. За окей. За тэгэхээр ямар ч бас нэг үйл явдал боллоо. За бас ноцтой үйл явдал боллоо тий. За тэгээд ханш савлаа эргээд зах зээл хэвийн болох талаас нь хугацаа орох гэдэг. За тэр нь яг манай энэ хаврын үйлрэлтэй таарч байна л да. Одоо чинь газар тариалангийн яг тарилттай тий. Тэгэнгүүт одоо дизелийн үнэс чинь тэгэхээр нөгөө намар одоо гурилын үнэсэх бас нэг шилтгаан болчих гээд байх ш. Ер нь л болох гээд байна. За яг зунд тишиг ингээд газар нутгийн унлаа гэхэд бас харьцангуй гайвч юм шиг. Хаврын тарилтаа бодохоор гатаач юм шиг. Тэгээ за нүүрсний компаниудын хувьд бас нүүрсний үнийн баг байж хахад нь бас зардал ингээ өсчихөр нөгөө маржин байхгүй болоод кэш флоу асуудалд ороод нүүрсээ гаргаж чадахгүй бол экспорт бас тодорхой хэмжээнд гацчих юм шиг. Ингээд янз янзын өнцгөөс харахаар нэлээд бас нөлөө бүхий байж магадгүй болчиход байна. Зөв өөрийн хувьд яг Монголын эдийн засагт одоо яг долларын ханшин дээр ямар нөлөөлөл орж ирнэ гэсэн юм хүлээлттэй байна. Окей. Газрын тасны үн өсгөр Монгол дээр шууд болон шууд бас аль аль нь нөлөө үзүүлж шууд нь болохоор мэдээж бидний одоо импортлдог бензин, дизелийн үн өснө. Шууд бус нь болохоор олон улсын зах зээл дээр үнэ шүтлөөд одоо жишээ нь Америкт инфляц өснө гэдэг хүлээд үүсэх юм бол бидний ирээдүйд босох санхүүжлийн зардал өсөх нөлөө үзүүлдэг ч юм уу. Ерөнхийдөө сөрөг талтай нөлөө үзүүлээд байна. За Монголд импортлж байгаа дизель, автобензин ямар үн аншаар импортлдог вэ? Хаанаас импортлдог гэдэг энэ динамик нь улс болгон дээр бас өөр. Одоо манай хувьд бол жишээ нь бид нэр 90 гаруй хувийн Оросоос импортлж байна. Гэхдээ Оросоос импортлдог гол үн нь болохоор Сингапурын бирж дээрх дизелийн үнийн сарын дундаж ханш. Эхний 25 хоногийн дундаж ханшаар импортлдог гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь манай дизелийн үн ханш бол эх сар дээр бол өсгөнэ гэж харж болох нь тийм. Хэрвээ энэ явдал үргэлжлээд дундаж ханшаа өндөрсөх юм бол. Тэгэхээр нэг өдөр одоо юу гэдэг нь 7 хоногийн турш ханш 40-50% өслөө гэд манай сарын дараах импорт ханш 40-50% өснө гэсэн үг шүү. Буцаад намжаад буучих юм бол бидний дундаж ханш нэг хөдөлгөө. Бүр өсөө явчих юм бол дундаж ханш нь хөдөлж таарна гэсэн. За тэгэхээр бид нар бол шууд олон улсын зах зээлийн ханшийг бол Монголын бензиний, дизелийн ялангуяа үн ханш шууд хамгаалалт өгдөг юм байна. Нийт импортлж байгаа нефтийн бүтээгдэхүүний 65% орчим дизель байна. Бид нар уулуурхай орон учраас тээвэрлэлт, уулуурхай олборлолт дээр хамгийн их газрын засгийн бүтээгдэхүүн ашигладаг гэсэн үг. Автобензин болохоор нэг 30 гаруй. Бус нэг бусад бүтээгдэхүүн. Автобензин дээр нэг нюанстай юм байна. Яг тэгэхээр 26 оны төгсгөл хүртэл бид нар нэг тонн бензинийг буруу санааг бол $700 дээр ханшин сүүлийн хэдэн жил хөдөлгөөнгүй явж байна. Тэгэхээр бид нар нэг жилийн хугацаанд бол манай нефтийн бүтээгдэхүүний импортын 35% орчим хувь нь ханшийн савлгаанаас бол хамгаалагдсан. 65% нь бол сарын дараанаас л хөдлөөд эхлэх нь байна. Тэнгүүд нөгөө талд хэр их бензин импортлт ингэж харах шүү дээ бид нар. Тэгэхээр жилд бол өнгөрсөн жилд бол нэг 2 тэрбум орчим доллартай тэнцэх хэмжээний бензин импортлсон байна. Дизель тий. Тэрний 65% нь дизель шууд үн ханш нөлөөлнө гэхээр тэрбум $300 мянган тий. Үн нь 2 дахин өсчвөл бид нар тэрбум $300 мянган гадагшаа гарах урсгал нэмэгдэнэ гэдэг маань манай Монголын төв банкны валютын нөөц 6.78 тэрбум байгаа дээр маш том импакт ирэх байна. Тэгэхээр энэ бол удахгүй гэсэн хүлээлт нь өндөр нь хэрвээ удах тохиолдол импакт нь маш өндөр гэсэн. Нөгөө талаа бид нар борлуулж байгаа нүүрснийхээ үнийг өсгөх бид нар тийм шанс алга тийм зах зээлд нөлөөлөх тийм чадвар байхгүй те. Бид нар нийлүүлэгч гол хэрэглэгч маань тэрийг одоо үнэ шин бариад. Энэ тохиолдолд бол бидний нөгөө Монголд үлдэж байгаа долларын хэмжээ багасах нөлөө үзүүлэх нь одоо
нэлээд том тийм сөрөг нөлөө үзүүлэх боломжтой болчихдог. Хүмүүс ер нь бол доллар яхаа л гэж их асууж байна л та. Тэгээ энэ дээр яг ингээд нөхцөл тавиул удвал хэцүү удахгүй бол гайгүй гэдэг. Ер нь яг аль замаар нь яваад ямар нөлөөлөл орж ирэх вэ? Саяны тоон дээр зүгээр жишээ аваад тооцоход юм аа. Тэрбум $300,000 жил гаргаж штэ. Тэгэхээр нэг сард дунджаар нэг 100 гаруй сая доллар тий. Тэгэнгүүт 100 гаруй сая доллар за өнөөдрийн байдлаар дизелийн үнэнийг 50 гаруй хувь өсөлттэй. Бид нар яг нөгөө нэг үн ханш хардаг биржийн индексээр харахаар 108 сая доллар. Тий. 50 өсөлттэй гэхээр чинь 100-аас бодохоор 50 сая доллар нэмж төлж байгаа. Нэг сарын дотор 50 сая доллар нэмж гарахад бол тийм амар нөлөө үзүүлэх. 6 сар гараад ирэх юм бол нөөц чинь 300 сая доллар нэмээ гарах нь байна. Ханшин дээр бол өсгөж эхэлнэ л гэсэн. Тэгэхээр энийг бол өдөр болгон харж явах хэрэгтэй. Юу болж ийн гэдэг хүн болгон одоо ялангуяа шатгааны үн ханшаас бизнесэнд хамааралтай ашиг орлого нь нөлөөлдөг бол ойроос харах цаг нь бол одоо мөө буцаа намжчих юм бол нэг санаа зовх юм болох нь. Улам муудаад ах юм бол та нар хамгийн муу тохиолдлоос өөрийгөө яаж хамгаалах вэ гэдгийг бодож явах хэрэгтэй. Тэгэхээр ямар ч байсан одоо нөлөөлөл орж ирж гин за удвал буюу 6 сар орчим энэ өндөр ханшин дээр яваад байвал ер нь бол ийм байна. Одоо Ормозын олоор хаагдсан богдсон цаана ОПЕК-ийн улсууд байгаа шүү дээ. Сауди Араб, Арабын Эмират, Катар тий. Гол валют юу нийлүүлэгчд. Тий, газрын засны нийлүүлэгч. Тэд нар бол ер нь нэг 20 гаруй хоног одоо 25 хоног гаргаж чадахгүй зогсон бол нөгөө нэг өөрсдийнх нь тэр нөөцийн савууд тэр далай дээр байгаа танкерууд нь бүгд дүүрээд зогсоохоор аргагүй болно л гэж. Тэгэхээр өдөрт 100 сая баррел дэлхийгээр эргэлж байгаа. Тэгэхээр энийг хэд хоногоор гацаавал ямар хэмжээний эргэлтийн одоо юу гэдгийг илүүдлүүсч хориглогдож явах вэ? За тодорхой хэмжээнд улс орнууд өөрсдийнх нь нөөцөөс ашиглан тэрийгэ буцааж нөхөх хэрэгтэй болно. Тэгэхээр удах тусам ханш маань хурдан буцаа бууна гэдэг магадлал нь багасаад байгаа гэсэн. Тэгээ ханш маань илүү өндөр болно гэсэн. Тэгэхээр бид нар сая ханш дизелийн үн 2 дахин өсвөл яах вэ гэдэг хөлбөртөө тэрбум доллар илүү гараа авчих тэ. 3 дахин өсвөл яах вэ? 4 дахин өсвөл яах вэ? Бүр аимшиг тохиол ярил л. За мэдээж үн ханш бол өсөд ирэхээр өөрөө өөрийгөө засварладаг тэ. Гэхдээ газрын тосны хувьд бол бид нар хэр хурдан өөрсдөө засварч чадахгүй тэ. Тэгэхээр одоохондоо жоох тийм баг. Трамп эрхлэгчийн хувьд бол хамгийн хүсэх байгаа зүйл энэ багтал тэ. Удаахыг хүсэх байгаа. Тэгэхээр эргээд удаа бол нөгөө дэлхийн нийтээр инфляц гэдэг амир юм руу хөтлөнө гэсэн үг шүү дээ. Тийм. Инфляц дааж чадах хэмжээнд хятад бол одоо чинь бараг дефляц руу орох гэсэн улс бол хятад бол инфляцийн асуудлууд аа. Илүү удаан даана гэсэн. Америк бол хүүгээ бууруулах гээд арга барж байгаа улсд бол тэр орон зай маш байгаа гэсэн. Тэгэхээр ерөөдөө нэг юу гэдгийг яаран сандран одоо айж твдэд юу гэх үү те. Одоо нэг тодорхой багадаа нэг сар ч юм уу ханшаа ажиглахад ер нь дараа чи юмнууд илүү нэлээд нарийн тодорхой болоод гараад ирэхээр харагдчих байх шүү байна тийм ээ. Тэгэхээр за ер нь бол би нөгөө нэвтрүүлгийн туршид нэг үг хэлээд бол хамгийн мууд бэлдэж хамгийн сайнаар нь явахыг хүсэе гэдэг. Тэгэхээр хамгийн мууд буюу одоо ханш ингээд өсөд явлаа. За түрүүн бас өөр хэлж яг энэ шатхууны зардал их гаргадаг бизнесүүд одоо энэ дэр анхааралтай ажиглах завсан яг одоо байна. Тэгэхээр за ажиглах бол одоо нөгөө ажиглаж байна гэдэг шиг те. Ажиглах бол одоо бүгд ажиглаж байгаа. Гол нь яаж хариу арга хэмжээ авах. Энэ дээр өөрсдөө яаж хамгаалах уу гэдэг нэг асуудал бол энэ ялангуяа түүхийн эдийн экспортлогч, импортлогч ийм улсууд айгүй том толгойн өвчин болоод байна л. Тэгээ энэ ханшийн савлганд байнга ингээд өртөдөх юм уу? Болоод өнгөрснийхэн дараа л одоо ингээд тэ цов нөмрөх гээд байгаа юм уу гэдэг юм болох гээд байна л да. Тэгэхээр энэ дээр одоо яг олон улсын соёлын зах зээл дээр ажилладаг хүний хувьд ямар арга гаргачлал боломжууд байна. Түүхийн эдүүд ерөнхийдөө бүгд фьючерс зах зээл дээр ажиллаж байдаг. Ирээдүйд арилжаалагдаг гэсэн. Бид нар яг өнөөдөр одоо юу гэдгийг худалдаж авах үннийг өөр байхад 6 сарын дараа худалдаж авах өөр гэсэн үг. Одоо жишээ нь би өглөө харж зах тоог нь жоохон буруу санджиж магадгүй. Яг өнөөдөр би одоо Сингапурын бирж дээрээс дизель худалдаж авахад тонн тутам $1200. 6 сарын дараа ханш нь бол 800-900 таа байхгүй. Фьючерсээр. Тэ. Тэгэхээр одоо юу гэдгийг санаа нь юу гэх гээд нэхэр за нэг уулуурхайн компани жишээ авъя л тэ. За тий. За хэвээ яг олборлолт нь эхлээд эд одоо
дизелийн хэрэглээ нь өндөр байх үед 6 сарын дараа байдаг гэж бод. Тэнгүүд энэ фьючерсийн зах зээлийг ашиглаад тэр одоо бензин импортлог компаниас үл хамааран өөрсдийнхөө тэр шатхууны зардлын өсөлт бууралтыг тодорхой хэмжээнд өдөртөх боломжтой. Нарийн нюанстай зүйл их байдаг гэсэн ерөнхийдөө бол онлайн хувьд бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээ бол боломж бол байгаа. Мэдээж дүн хэрэгтэй, аль маркет дээр хамгаалах уу, юутай уялдуулах уу гэдэг юм хэрэгтэй. Тэгээс одоо яг одоо юу гэдгийг төгс биш юм аа гэхэд одоо юу гэдэг том эрсдлүүдийг хамгаалах гал наяурт хамгаалж. Тий. Одоо өөр нэг жишээ авъя л да. Одоо бензиний үн 2 дахин өсчих юм бол бид нар дампуурна гэдэг тийм эрсдэлтэй бизнес гэж болно шүү дээ. Нэгээс 2 жилийн хугацаанд бензиний үн 2 дахин өсөх тэр эрсдлийг бол тодорхой хэмжээнд хаах боломж байгаа. Гэхдээ энийг бол компани болгон дээр өөрсдийнх нь хэрэгцээ шаардлагат уялдуулж одоо яаж хээжлэх үү, боломж нь юу вэ гэдгийг тус нь харах хэрэгтэй гэсэн. Ерөнхийдөө суураараа байгаа. Фьючер зах зээл дээр. Одоо тэгэхээр энэ дээр жоохон тодруулаад асууя л да. Жишээ нь за юу гэдгийг одоо нүрсний компани л гэж байна. За одоо нүрсний өсөхгүй байгаа те. Марж айгу бага байгаа. Тэгсэн чинь бензиний шатхууны үн өсөөд маржин идэх гээд. За тэгвэл одоо жишээ нь яг 6 сарын дараа. За 3 сар те одоо. За 4, 5, 6, 7 сар гээд 4 сарын дараа 7-8 сард бол лид ингээл бужигнаал ухаал зарж ах хэрэгтэй шүү дээ. Тэр үед бензиний үн өсөх гээд байна гэж бодъё. Тэгвэл одоо яг ямар боломж байна гэсэн үг. Futures 7-8 сард одоо шатхууны үнийн фьючерсийн шатхуун дээр фьючерс арилж хийж болох юм те. Тэгэхээр яг яаж? Одоо ингэ гэсэн. Одоо 6 сарын дараа өнөөдөр дизелийн үн $1200 ангистэй тооцсон байна. 6 сарын дараах нь за 900 байна гэж үзье. Тэгэхээр тэр компани 6 сарын дараа хэдийн хэмжээний шатхуу авах уу гэдгээ тооцож мэдчихвэл тэр хэмжээнийхээ шатхууныг одоо энэ олон улсын маркетээс авчна гэсэн. Одоо энэ 900 гэдэг ханшаараа. Тий, одоо авч гэсэн. Тэгэнгүүт 6 сарын дараа болоо л тэ 94 айлээ те. Тухай зах зээлийн ханш 500 болсон байна уу? 2000 болсон байна уу? Үл хамааран нөхдүүд бол 600 юу 900 гэдэг ханшин дээр хэжилснээрээ л тухайн сард авах хэмжээний бензинээ авч байгааг болгож байна. Ер нь бол одоо ханш өснө гэж бодож байвал одоо нөхдүүд өөрсдөө импортлох ирэхгүй шүү дээ. Тий. Битэн байхгүй шүү дээ. Шатхууны компани импортлоод тий, шатхууны компани импортлоод за 2000 болсон шүү дизель гэдэг үгүй шүү дээ. Тухайн үед. Тий. А тэгэнгүүт нөгөө компани дээр юу байгаа гэхээр тухайн сард бирж дээр 900-аар авсан нөгөө нэг бензин бирж дээр байгаа. Тэрийг яг Монголын компаниас авах үедээ олон улсын зах зээл дээр 2000-аар зараад зөрүүгээ авчин. Тэгэхээр өөрийнх нь одоо шатхуу авч байгаа нь 900 дээр ирнэ л гэсэн санаа. Боттоор бол шатхууны компаниас бол 2000-аар авна. Одоо хасахтаа гэсэн үг шүү дээ тий. Одоо өндөр үнээр буюу хасахтаа алдагдaltaй. Нөгөө талаас нь болохоор олон улсын бирж дээрээс нөхөд арилжаанаасаа нөхөд авчин. Энэ хоёр нийлээд 0 одоо болох хэвээр. Онлын үед. Тий, онлын үед. Баруун зүүн гараараа 2 барьсан юм нийлүүлээл тавьчихаа гэсэн үг байхгүй. Баруун зүүн кармагаа нийлүүлж тооцох нь гэсэн үг юм шүү дээ. Яг компаниуд болохоор энэ кармагаа ингээд нэмхийг харж ингэчээд энэ кармаа байх хэрэгтэй гэдэг нь бодлоо. Тэгж ясен дээр нэг компанич нэг баланстай тий. Энийг нэгтгэд л харчих асуудал ерөөс. Ингэж харах чадваргүй одоо санхүүгийн менежертэй байвал одоо жоох юм бодох цаг нь болсон юм шиг. За тэгэхээр яг харахгүй одоо миний зүгээр яг бодогдод амдэр нүүрсний компаниуд дээр л бодогдод байна л та. Марж амир бага болсон болохоор нэлийн хүнд тусгах энэ ханш өндөр болоод байл. Тэгээ энэ дээр юм болгон давуу талтай бас сул талтай. Саний фьючерс дээр одоо өөрсдөө хамгаалах нь бол нөгөө талтай бас нэг эрсдэл байх тодорхой хэмжээ. Энэ асуудал тий дороо намжаад дизелийн үн $700 руу унчвал яг уу. Хотод бол $200 өндөр зардалтай л яваад байна шүү дээ. Гэхдээ энийг ерөнхийдөө буруу төсөөлөд байдаг. Хэрвээ банка шиг ирээдүг хардаг байсан бол ингэж төсөөлж болно. Бид нэр алдчихлаа онцлоо. Ясэм дээр бүх юм тодорхойгүй байгаа тохиол бид нэр тодорхой болох маш том эрсдлийг ийм зардлаар хаасан юм аа л гэж ойлгох хэрэгтэй. Арай өөр аргачлалаар хашийн эрсдлийг хамгаалах арга байдаг. Тэр нь бол опшн гэдэг. За. Опшн болохоор бас давуу тал өгнө. Сул талж байгаа. За ирээдүйд тань унчих юм бол унсан хашаараа аав. Хямдхан юм бол тохирсон хашаараа аав гэдэг. Тийм эрх өгдөг гэсэн. Гэтэ илүү үнэтэй.
анх гарах зардал нь өндөр. Одоо би тийм эрхтэй болж байгаа учраас үүрэг хүлээхгүй те. Үүрэг Эрхтэй хүлээхгүй. болж байгаа учраас мөнгө төлж байгаа. Өмнөх нь бол 900 дээр тохирсон бол 6 сарын дараа тэрэн дээр заавал ав гэж. Үүрэгтэй. Тий. Энэ опшн болохоор 6 сарын дараа 900 авах хэрэгтэй. Өссөн байвал аавна, хямдарсан байвал авахгүй шүү дээ. Авахгүй. Хямд ханшаар зах зээлээс авчихсан. Тэр их эдэлж яхахын тулд одоо мөнгө өргөжүүлж байгаа. Тий. За тэрийг бол премиум гэж нэрлэдэг байгаа те. Тэр нь бол илүү үнэтэй гэсэн харгачлаа. Энэ бол тэгээ нөгөө компани болгон дээр сонголт гэдэг байгаа нэм учраас. Одоо жишээ нь бензин импортлдог компаниуд мэдээж өрсөлдөж байгаа хоорондоо олон компаниуд байна. Бүгд адилхан Оросоос авч, 90% Оросоос авч, ханш тогтдог механизмны ойролцоо ялгарл үүсгэж чадахгүй шүү дээ сэндэр те. За масс руу тараадаг тийм сүлжээ сайтай дид үтцтэй нь бол арай даваа талтай байх шүү. Хурдхан шиг зараад. Энэ дэр үнэхээр ялгарл үүсгэх гэх юм бол энэ futures option market-ыг ашиглаад ялгарл үүсгэх боломж гаргаж иж болно. Боломжгүй биш боломжтой. Гэхдээ баталгаатай бол биш байхгүй тийм. Энэ дэр хэр чадварлаг ажиллах уу гэдгээс л хамаарна гэсэн. Шатууны компани бүгд өөрсдийгөө дандаа ингээд ханшийн эрсдлээс хамгаалаад хөдөлгөөнгүй болгоод тийм хийжлээд яваад байгаа гэхээр асуудалтай. Ягаад тэгэхээр бид нар чинь маш их хэмжээгээр нэргэлдүүлж байгаа ч гэсэн одоо нэг бензин татаж аваад тэрнээс олж байгаа ашиг нь одоо нэг 5% мөвтэй л байгаа байхгүй. Сайн нэг болоо урж байгаа байхгүй. Зарим нь бол бүр нэг 2% мөвөл болж байгаа гэсэн. Тэгэнгүүт өнөөдрийн байдлаар опшноор 1 сарын хугацаатай ханшийн эрсдлийг хамгаалахад зардал нь 10% болсон байхгүй. Ийм аюултай экстрим тохиол болоод байгаа учраас. Тэрхий өндөр зар. Тий. Тэгээ нөгөө нөхөр чинь 2% ашигын марж, 5% ашигын марж болж байгаа нөхөр чинь банк ханшаас хамгаалж авах гэж бол хэцүү. Тэгэхээр нэлээд энэ зах зээл дээр актив идэвхтэй оролцож явах хэрэгтэй. Нэлээд чадвар шаардна. Яг энэ тохиолдолд чинь фьючерсээр хамгаалчих юм шүү. Фьючерсээр болно. Яг 100 биш ч гэсэн. Тэгээ нөгөө нэг шатгууны компаниуд чинь марж багтаа учраас одоо юу гэдгийг 6 сарын дараа нөгөө нөхдөч илүү үнэтэй бензинтэй болчих юм бол зах зээл дээр зарж чадахгүй л байхгүй. Цэвэр алдагдлуулъя гэдэг юм гэсэн тийм. Шатгууны компаниудын хувьд бол оруулж ирсэн бензинээ оруулж ирсэн үн дээрээ марж нэмээд өгч байгаа болохоор эдгээр бол ханшийн хувьд өөрсдөө хамгаалцсан тийм бизнес байхгүй. Нэг талаар нарахаар. Гэтэ бас нэг юм байдаг ш. Нөгөө өндөр үнээр татчихдаг. Тэгээ нөгөө эргэсээр итэл 2 сар орчим болоод заргасаар итэл дахиад 1 сар болдог ч. Тэр хооронд дахиад нөгөө үнэн унчингууд бас алдагдлалд ордог кейс байдаг л. Тийм богино хугацааны эрсдлүүдийг бол хамгаалж байна. За шатгуун гэснээс одоо тэгээд шатгууны компаниудын хувьд л юм. За тэгэнгүүт уулуурхайн компаниуд л нөө дизелийн гол хэрэглэгчтэй байж байгаа тийм. За ингээ яг шатгуун дээр ингээд ярьж болж байгаа. Тэгэнгүүт өөр одоо бүхэл янз янзын төхөө хийдүүд байна шүү дээ. Зис, алт. За яг өсөд байгаа учраас хайцсангуу ярихгүй байна л да тийм. За валют байна тийм. Одоо жишээ нь доллараар орлого олцоод еврогоор зарлага гаргадаг ч юм уу тийм. Тэгэхээр жишээ нь евро доллар дээр хүртэл бас валютын зах дээр хүртэл бас ийм боломжууд байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь түүхэд валютын зах зээл хоёрын дээр ингээ хээж хийлээ гэхэд ялгаа нь ер нь яг гол ялгаа нь юу байдаг вэ? Айхтар ялгаа байх шүү. Энд чинь ерөөсөө зах зээл амар хөгжсөн учраас тэнд өндөр волюмтэй хэмжээгээр арилжаалагддаг тийм хөрөнгийн төрөл байхад бол бүгдэн дээр санхүүгийн өсвөл хэрэгсэл бий болгож болно. Хөрөх чадвар хамгийн чухал ахгүй энэ санхүүгийн өсвөл хэрэгсэл үүсгэхэд хөрөх чадвар өндөртэй бол бүх юмыг яаж болно. Одоо юу гэдгийг жилийн дараа алт авах гэрээ хэлцэл хин ч хийгээд өгч болно. Жилийн дараа алтаа худалдах эсвэл худалдаж авах тийм их опшн хаасайгүй байна. Бүх одоо юу гэдгийг хөрөх чадвар өндөртэй түүхий идүүд дээр бол байгаа хэрэг. Арилцаалагч биржүүд нь янз бүр байгаа. Валютууд дээр бол энэ санхүүгийн өсвөл хэрэгслүүд бол зөндөө байна. Жилийн дараа одоо юу гэдгийг евро өсгөх гэж бодлоо л зүгээр. Би банка гэж бодъё те. Жилийн дараа евро 20% өссөн байна гэж бодчих. Би өнөөдөр жилийн дараа хэрэглэх еврогоо гэрээлээд ханшийн эрсдлийг хааж болж байгаа. Одоо энэ дээр бас нэг жил дотор бол ханшийн эрсдлийг хаах инструмент бол зөндөө байна. Энэ дээр бас нөгөө нэг бас яг юм гадаад валютын зээлтэй компаниуд их ханшийн савлгаан өрт юм л одоо чинь еврогийн зээлтэй ч юм уу те. Үнэхээр 20% өсчил нөгөө үндсэн дүн 20% өсөж байгаа хэрэг те. Тэгэхээр тэрийг бол жишээ ядаж евро долларын одоо ханшин дээр хээж хийж болж байна. Нөгөө ханшийн сая сарын 10 болцсон байна гэж байна. Евро доллар дээр жилийн бол баг 5% хүрдэггүй шүү дээ. Ер нь тэгээд энэ санхүүгийн зах зээл чинь хоорондоо уялдаа холбоотой ажилтай. Тэгээд арбитраж хийх боломж байвал бүгд хаагдчих явдаг. Яг тэгэхээр энэ дэр чинь ашиг олж ажиллах байгаа санхүүгийн байгууллага зөндөө байна. Тэгэхээр одоо жишээ авъя л одоо доллараар зээл авахд 12%, төгрөгөөр зээл авахд 20% гэж ивэл энэ хоёрын хүний зөрүү 8% чи ерөөсөө энэ хоёрын ханшийн эрсдлийг хамгаалахад л зарцуулагдж байгааг баг арбитраж 0 тохиолдолд тэгж ярьж байгаа хэрэг. Тэгэхээр одоо юу гэдгийг гаднаас зээл авсан бол одоо сонголттой их нь шүү дээ.
долларын зээл авсан бол за би ханшийн эрсдлээ хамгаалаад 20% зардал гаргах уу эсвэл ханшийн эрсдэл дээр азаа үзээд 12% зардал гаргах уу? Ханшин зарим жилд 3%-аар үлэн, зарим жилд бүр унаж болно те. Зарим жилд 20%-аар өсдөг шүү дээ. Тэгэхээр энэ эрсдлийг аваад одоо тэр ханшийн эрсдлийг илүү зардал багтаа байх гэж үзэх үү яах уу гэдгийг өөрсдөө шийднэ гэсэн. Энийг богино хугацаагаар одоо судлаад илүү богино хугацаатай хэрэгслүүд ашиглаад илүү одоо юу гэдгийг актив ажиллах боломжос бий. Ер нь бол энэ зах зээл дээр боломжууд өөрөө энийг хэр сайн ашиглаж чадчихээн, хэр сайн ойлгож чинь гэдэг чухал. Окей, сүүлийн асуултыг асууя. Ер нь бол бид нэр одоо экспорт талдаач түүхий экспортлж чинь. За импортороос шатхуун гээл түүхийд авчин. За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн улаан буудаа авчин. За элсэн чихэр сахар авчин, кофе авчин гэлтэй. За тэгээд нөгөө хэрэглэгч биш, үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон учраас дандаа гаднаас импортоор, дандаа гадаад валютаар юм авдаг ингээд. Ерөөс алхам тутам everywhere одоо ханшийн эрсдэл байгаа юм л да. Бүх бизнес төр их үү бага л гэдэг асуудал. Тэгэхээр гэтэл энийг ингээд манай компаниуд бол ерөөсөө хээж хийж ингэж хамгаалт хийхгүйгээр 30 жил яваад ирлээ л дээ. Ер нь бол үндсэнд. Тэгэхээр компаниудад хандаж одоо яг санхүүгийн зах зээлийн хүний хувьд бас юу хэлмээр байна вэ? Энэ дээр бас нэг өөрийн санаа бодлыг хэлээ шүү дээ. Бид нар ер нь ингээл одоо өнгөрсөн нөгөө борооны яраас цуваа нөмрөөл яваад ах юм уу? Одоо яах вэ? Компаниуд эздүүд яах вэ? Санхүүгийн албаны дарга яах вэ? Шинжээчд яах вэ? Яг нь эхлээд нэг зөөр юм ойлгох хэрэгтэй. Тэр санхүүгийн дарга нь байна, үүсгэрлэн байна, эдэн байна уу? Ирээдүйг таагж мэддэг хүн бол ерөөсөө байхгүй. Ирээдүйг тодорхой хэмжээнд таамаглан тэрийг алдах магадлал хэзээд байна. Тэгэхээр хамгийн муу тохиолдлоос өөрсдийгөө ер нь хамгаалж эхлэх хэрэгтэй гэж бодож. Бензин хэд өрөөл үйл ажиллагаа зогсоод энэ бизнес байхгүй болох эрсдэлтэй. Евро доллар нь ямар болвол эрсдэлтэй. Заавал өнөөдрийн ханшин дээр нь хамгаалгалгүй шүү дээ. Бага зардалтайгаар бүр экстрим одоо онцгой эрсдлүүдийг хамгаалах аргачлал төрөл байх. Тэгэхээр компаниуд бол өөрсдөө бас тодорхой хэмжээ жоохон хөгжөөд тэр авахыг хүсэхгүй байгаа эрсдлүүдээ бол ерөнхийдөө өөр тийш нь шийдэж л авах хэрэгтэй. Энэ боломжууд нь бол зах зээл дээр улам нээлттэй бэлэн болол 10 жилийн өмнө бол одоо юу гэдгийг заавал олон улсын банктай дотоодын банкаар дамжуулж харьцаад тийм төвхтэй байдаг гэсэн бол одоо онлайнаар орвол аль ч одоо брокер дээр дансаа нэгээд өөртөө юм ичж болж шүү дээ. Илүү хялбар болж байна. Энтэй уялдаад өөртөө тодорхой хэмжээнд хөгжих шаардлагатай байна. За нэвтрүүлэгт хөрөлцөн ирж бас сонирхолтой мэдээллүүдийг өөрийнхөө бас одоо туршлагаас хуваалцсанд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Ажил ажилласан. За өдөртэй нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За бид нар ер нь одоо тэгээд ийм савлгаатай орчинд улам бүр савлгаатай болж байгаа энэ эдийн засгийн геополитикийн орчинд өөр дөр эрсдлийг одоо банк хүлээж аваад ингээд мэдрээд сэтгэл санаа бие махбодороо мэдрээд явах юм уу? Эсвэл яг үндсэн өөрийнхөө бизнесийг хийгээд тэр ханшийн эрсдлүүдийг санхүүчд нарт нь санхүүгийн зах зээлд даатгаад явах юм уу гэдэг сонголтын өмнө бол улам бүр орцоор байна.